Сайн байцгаана уу? Сансруулын ламжиг багштай 11-р ангийн сурч төгөлдөр аюун бай чойдолгийн нарийн баг байна. Манай баг Олимпиадын өдөгдөмжөөс мини цагуурын станц байгуулахаар сонгосон. Өдөгдөмжөд заасан дагуу SHD31, BMP280 сенсорууд болон Arduino Nano microcontroller ашиглан цагуурын станцаа хийсэн. Харин нанометр хийхдээ GY273 буюу HMC 5883 200 мэдрэгчийг ашиглан салхины чигийг тодорхойлсон. Үүгээр салхины сумын 3D цагийг зохион бүтээж хэвлэсэн. Сумын голд неодимиум соронд суулгаж, сорондсны өнцгийн хязгаалтаас хамааруулан салхины зүг чигийг хэмжилсэн. Салхины хурдыг хэмжихийн тулд мөн аяган нанометрийн 3D цагийг гаргаж, нанометрийн гол дээр нь неодимиум соронд байршуулсан. Ингэж сорондсны эргэлтийг A3144 Hall effect sensor ашиглан тооцоолж, салхины хурдыг физик аргаар тооцоосон. Цуглуулсан мэдээлэл харуулж мэдээлэхийн тулд 0.91 инчийн OLED дэлгэцтэй гаргаж, түүний цуглуулсан датагаа Wemos D1 SD карт уншигчаар SD картанд хадгална. Цуглуулсан датагаа бодит цагт харьцуулахын тулд DS3231 Real-Time Clock модуль ашигласан. Хичээлийн хувьд 3 ширхэг 3.7 вольтын 2200 мАh-ийн литиум-ion батарейг зэрэгцээ холбож 5 вольтын powerbank-ны удирдлагын модуль ашиглан станцад хүчтэй өгсөн. Мини цагуурын станцыг нийт 151,409 төгрөгийн өртөгтэйгээр байгуулсан. Олимпиадын өдөгдөмжийн дагуу 2 микро орчны туршилтыг хийхдээ туршилтын 1-р цэгийг хотын доторх задгай талбайд, харин 2-р цэг дээр 9 давхарт байрны дээврийг сонгосон. Туршилтын үр дүнгээс үзэхэд ийм дата цуглуулсан. Хэмжилтийн үр дүнгээс харахад газар дээрх температур тогтвортой хүйтэн, стандарт хязгаартан бага, дундаж ба медианы утгууд нь хоорондоо ойролцоо байсан. Харин дээврийн түвшинд температур харьцангуй өндөр, стандарт хязгаартан их, богино хугацааны хэлбэлэн илүү ажиглагдсан. Чигшлийн хувьд газар дээр харьцангуй чигшил өндөр бөгөөд хэлбэлзэл бага байсан бол дээврийн чигшлийн хувь буурч өөрчлөлтийн далайц нэмэгдсэн. Гаралтын хувьд хоёр цагийн хоорондох далайц тогтвортой, хэлбэлзэл багатай байсан ба тухайн хоёр цагийн өндрийн ялгаатай нийцэж байсан. Салхины хувьд газар дээр илүү тогтвортой, тасралтгүй бүртгэгдсэн бол дээврийн түвшинд салхигүй болон сул үе олон байсан. Эдгээр шинжүүд ерөнхийдөө хотын инверсийн нөхцөлтэй нийцэж байна. Хотын инверсийн үед агаарын бохирдол дулааны тэнцвэрийн алдагдлаас шалтгаалan газрын гадаргад ойр хүйтэн ягт агаар хөрөнгөлөгдөж, дээрэн харьцангуй дулаан давхар тогтдог ийм үзэгдэлтэй холбоотой байх гэж бодож байна.